Бүр ингээд нэл хүүхдийн ингээд уудаг жинхэнэ мөөмний сүү олж ирсэн байгаа. Амьд ёсных юм аврах том өөх идэж үзнэ гэж бодсонгүй. Бурхан минь. Нэлэх хүүхдэд зориулсан чипс, биений хүчил калиен хлорид, молорид гэнэ хүүшин чинь юм бахан химийн нэгдлээ чи хийчдэг үлээ. За сайн байцгаана үзэгчдээ нааштай ч юм уу сартай ч юм уу өдөр манд хайсан намайг үзгээд ороод ирв да. За тэгэхээр энэ удаагийн бичлэгэн дээр та бүхний гарчган дээр харж байгаачлан би нялх хүүхдүүдийн иддэг амттанг идэж үзье гэж бодоод энэ удаагийн бичлэгээ эхлүүлж байна. За хамгийн түрүүнд та бүхэн минь намайг сексицэн сууж байгааг харж байгаа байх. Тэгээд яагаад сексицэн сууж байгаа вэ гэхээр нялх хүүхдэд зориулсан ийм сам байд юм байна. Тэгэхээр ямарсан бүгдээрээ энэ нялх хүүхдийн самаар миний үсийг боож үзээд ямарсан албаасаа бичлэгээ эхлүүлье. Сонирхолтой юм бүр нялх хүүхдэд зориулсан ийм сам байдгийг би хизээж мэдээгүй заа. Ер нь тэр толгойг би самандагч гэж ер нь бодоагүй байхгүй тэр нялх хүүхдийн толгойг. Тэгсэндээ саманд юм байна. Бүр ийм зориултын сам хүртэл гарцсан юм байна тэнгэр минь. Самаа бол задлчлаа мэдээж маш жижигхэн. Энэ одоо тэг юу юм бэ? Гутлын сойтог шиг ямар инээдтэй юм бэ? Энийгээр одоо хүүхдээ ус самлах юм бах та. Ер нь яагаад ийм хоёр сам байгаа юм бол? Одоо энэ одоо сам гэж зарсан юм чи одоо энд самал ээлгүүдээ тий. Би бол нэг иймэр бол гутлаа сойтогддог. Замсын сойтог шиг юмар нь үсээ сойтогдож үзье. За энүүгээр бол миний үсний бол дайхмах гарахгүй мэн үү. За болий. Ядаж энүүгээр нь самж үзье. Яй, ямар зулгаад юм бэ? Хүй. Иймэр хүүхдүүд самлах юм бах та. Ёо. Гэхдээ хөөхөн ширэлтээ мэрэлтвэл гаргачих чинь үе тамнэ. Яа, гэхдээ над чиг юм өтгөн үстэй хүнд бол энэ сам бол үнэхээр маш тохиромжгүй сонголт байлаа. Яалтчгүй нэл хүүхдийн жоох үсэнд л тохирох юм байна. За би гэс үсээ бочоод ирээ. За ямар ч гэсэн үс гэзгээ боочлоо. Одоо бүгдээрээ снэкний бичлэгэнд орцгоё. Хамгийн түрүүнд болохоор би бүр хамаатныхаа нэг ихчээс бүр гуйж агаад та надаа мөөмнийхөө сүүнээс өгөөч гэ бүр гуйж агаад би бүр ингээд нялх хүүхдийн ингээд уудаг жинхэнэ мөөмний сүү олж ирсэн байгаа. Бичлэгэндээ зориулж хамаатныхаа нэг айл тэрж мөөмнийхөө сүүнээс гуйж агаад авлаа. Тэгээд угаасаа нялх хүүхдийн иддэг хамгийн гол хоолч энэ шүү дээ. Энийг янз бүрийн маяглаж аяг маянд хийж уужснаас зүгээр гоё ингээд шилнээс нь амсчий гэж би бодож байна. Баг насандаа л уудаг гэсэн. Одоо ингээд өдөр болгон хүн мөөмний сүүгээс уугаад яваад чадахгүй шүү дээ. Тийм болохоор би бол баг ойрын 20 жил за биш ээ. Тэгээд 4 нас хүртэл мөөм мэдсэн байл гэж ойрын 16 хэдэн жилийн би баг энэ мөөмний сүү уугаагүй. Тэгээд одоо яг мэдгүй одоо ямар амттай зүйл юу н уугаад байдаг гэсэн баг мартцсан байгаа даа байхгүй. Тийм болохоор бүгдээрээ энийг ууж орсонцоос эргээцгээе. Үнэр нь бол яг нэг юм сүтээ цай. Сүтээ цай маягийн л юм үнэртэж байна. What? Энэ үнэний сүнээс шал өөр амттай биш. Амар чихэрлэг. Пүүх! Энэ тансаг юм уудаг байсан юм уу би багада? Хүнээр амар чихэрлэг тэгснэ. Нэг юм тослог махшуулан таарсан сүү юм шүү. Үнэний сүү жоохон одоо давсархаг байдаг гэх юм одоо юу мэр чи нэг арай өөр амттай дээ шүү дээ. Энэ үнэний сүнээс өөр юм байна. Гэхдээ угаасаа л үний хүн хоёр ч өөр л дөө. Гэтэ би ч одоо сүүлийн хэдэн жил бол үнэний сүү уусан дээ. Тэрнээс бол юм хүний сүү уугаагүй тий. Хүний сүү ойр дуугаагүй надад бол маш сонио амттай нэг юм чихэрлэг юм дэлгүүр цаадаг нэг юм сорултаа сүнүүд идэв шүү дээ. Яг тийм амттай чихэрлэг сорултаа сүү. За энэхүү эхийн хөвлөгөөс гарсан сүүдээ бол би 10-аас 10 100-та өглөө. За дараачих нь болохоор би өнөөдөр гарч ингээд снэкүүдээ цуглуулж байхдаа хажуудалд ингээ мах зардаг хэсэг байсан. Би тэгээд тэндээс очиод ахаа надаа ингээ жоох хүүхдийн гөхтөг нөгөө нэг юу лээ. Годон өгөөч гэд би бүр зөндөө гуйгаад тэгээд би тэрийг чанцсан. Тэгээд би өгний ээжээсээ асуусан юм аа. Хөө ээж. Бодлоо бичлэг бичээд байгаа юм биш үү чи? Хүнийг. Юу бичлэг яах вэ? Юм асуух гэдэг юм аа. За. Би өнөөдөр ийм юу аваад сүүл энэ годонтой сүүлийн. Годонтой ч тэ сүүл чинь. Окей. Годонгийн салгаж авах юм. Тэгээд би нөөний жоохон хүүхдэд нөгөө годонгийн гөхүүлээд идэв штэ. Би өөрөө тэгж идмээр байгаа юм. Тэгэхээр би энийг яаж бэлтэх үү? Одоо чи наадах шуулна штэ. Наа чи ингээ том яхаар годон өөрөө гараад ирж штэ. Тэнгүүтээ зүгээр өөхийн чанаал идчих юм уу те мах захтай биш дангаар нь. Гэвч та өөх идчих чадахгүй штэ. Ийм хими чи яаж чанж иддэг амар юм бэ? Ясмасанд нь амын навч ураа ичив та. Үгүй энэ ч би хөх гээд нээж дээр нялх хүүхд хөх гээд байгаа ш. Чи хөхч юм уу? Би хөх. Чи хөхд яах чам мэдрэл юм хайш. Биш ээ тийм бичлэг их гэж амаа жоохон хүүхдийн хоол иддэг. За. Тэгээ жоохон хүүхд бол ийм том годон бариад гөхнө гэж байхгүй л дээ. Тэгээд энэ би бас арай л мэдрэмжгүй томыг чанаа иччих. Ямар хэцүү юм бэ? Амар юм би бас. Арай л том юм аа. За амсэ. Амар чүмэг идээд байгаа юм шиг л амт төрж байна. Чүмэг. Амьд ёсных юм аврах том юм өөх идэж үзнэ гэж бодсонгүй. Бурхан минь ямар амар юм бэ? Нэг жоохон хүүхдэд яагаад энийг хөхүүлээд идэм бол энэ одоо юун сайн байд юм бол
Чи өөх баг иддэг төрлийн хүн биш болохоор надад бол бас тийм сүртэй амар гоё вау фантастик гэхээр бол таалагдсангүй. Тийм болохоор би энд бол нэг 10-аас 7 буюу 70-аас бол өгөхөр юм байна. Хүүхэд бүрт хамгийн дуртай зүйл бол мэдээж чихэр байдаг шүү дээ. Гэхдээ чихэр гэдэг нь зүгээр нэг амттан биш ээ. Зөв хэрэглэл урам зориг, тоглоом, мэдлэгч болж чадна гэдгийг та мэдхүү. Үндэсний үйлдвэрлэгч Moncondi бренди ABV эштэй чихэр яг үнд зориулагдсан байна. Чихэр бүрийн эштээр 35 төрлийн үсэг бий. Тэдгээрийг цуглуулад үг бүтээх боломжтой. Харин чихэр дээр QR кодыг Moncondi app дээр уншуулхад хүүхдүүдийн хайртай Басар Pips 2 тэрхүү аппликейшн дээр цагаан толгой үсгүүдийг жимбитлэн зааж өгд юм билээ. Мөн чихэрний гадна талын утыг та бүхэн шивээс болгон ашиглах боломжтой мэлээ. Ингэснээр хүүхдүүд амттангаа идэхдээ тоглож сэтгэж үгсийн баялгаа нэмэгдүүлэх боломжтой. Ямар ч зүйлийг хэтрүүлэн хэрэглэхэд хор болох учраас та бүхэн зохистой хэрэглээрэй. Хүй за дараачих нь болохоор энэ нэлэх хүүхдэд зориулсан чипс. 6 сараас дээш насны хүүхэд идэх ёстой. 6 сараас дээш насны хүүхдүүд чипс идэх боломжтой гэдэм байна. За ингээд хайлтаг луунгийн чипс гэж байгаа байхгүй юу? My god. Одоо үеийн хүүхдүүд чинь бүр ингээд 6 сартаагаас эхлээд чипс иддэг болсон юм байна. Манусыг надыг жоохон байхад бол чипс мипс бол байгаагүй л ах тий. За ийм чипс гарч ирлээ. Яг бид бүхний иддэг чипстэй ер нь төстэй харагдаж байна тийм ээ. За тэгээ бүгдээрээ амсч үзье. What? Ямар ч амт алга. Ямар ч амтгүй зүгээр нэг юм чипсний жажлууртай чипс гэх юм уу? Амт ерөөсөө байхгүй. Жохон хүүхдэд зориулсан гэдгийг би нэгдүгээрт санах хэрэгтэй. Яагаад вэ гэх юм бол эднийг биднэрт зориулж бүтээгээгүй шүү дээ. Тийм болохоор жохон хүүхд бол мэдээж юм амтлагчтай тийм халуун ногоотой чипс идэх гэж угаасаа байхгүй. Тийм болохоор энэ чипс бүтээсэн байх гэж бодож байна. 10-аас 10 буюу 100-тай аяа өглөө. Би тэгээд бас ийм нэлэх хүүхдийн хормогч авсан байхгүй юу? Би нөгөө нэг жохон хүүхдүүд амар юм асгаж иддэг шүү дээ. Тийм болохоор би бас хөөрхий дөөрэгадаас тэр хормогч мономгчийн зүүчээгээд авсан юм а. Төрөний өөх мөх идэхдээ зүүхээ марччихжээ. За одоо одоо л зүүч юм дээ яах юм бэ? Ер нь бол нэг юм хормогч. Нөгөөх нь хүзүүнд таардгүй. Болгохын хувьд болголоо. Гэтэ бичлэгээ дуусна тийм хоолой байгаа дээр хэцүү юм шүү. За болио инста бүтэхгүй мэн. Энийг хаялаа. За дараачих нь болохоор жоохон хүүхдэд зориулсан ийм ундаа гарсан байна. Хүүхдийн уудаг ундаа заяа. My god. Ундаага задлаад жоохон хүүхдэд бол шилтэйн барьж уулахгүй штэ. Тийм болохоор би энэ бүрхэн жоохон хүүхдийн ундааны цосог гэх юм уу? Нэг тийм авсан. За тэгээ энэ дотроо бүгдээрээ ундаагаа игээд манай жоохнууд бол ихийг хийчихвэл дийлэхгүй. Тэгэхээр жоохныг л их хэрэгтэй. Тэд нар чинь чадлаггүй шүү дээ хөрх юм. За тэгээ бүгдээрээ энэ жоохон хүүхдийн нэлзраа хүүхдийн одоо соскноос одоо бүгдээрээ ууж үзье. Өстө гарч ядсан юм байна. Айгүй жоохон гард юм байна. С витаминтай үрэл хэдэж штэ. Тэрний дотор нээдэг нөгөө нэг цагаан өнгийн амар эсэглэн нөгөө витамин С хэдэж штэ. Яг тийм амттай байна. Бүр ингэж ууж иж гард юм байна. Зүгээр ингээ байрчил гарахгүй байна. Бас энэ ч учиртай байд юм байна хөөе. Жохон хүүхдийн ундаа гэсэндээ бүр нүл битми амтагдаж байна. 10-аас 9 буюу эртээ өглөө. За дараагийн бүтээгдэхүүн болохоор ийм нэлзраа хүүхдэд зориулсан бүр будааны жигнэмэг гэж аахгүй. Жигнэмэг иддэг болчих. 7 сараас дээш сартай хүүхдүүд ийм жигнэмэг иддэг гэж аахгүй юу? Ямар сони юм бэ? Энэ доторхын нараа түлээний мод ингээд оглоод хийсэн юм шиг. Ямар сони юм бэ? Үнэр нь бол нөгөө нэг үнэргүй чипстэйгээ адилхан юм байна. За бүгдээрээ амсч үзье. Энэ жигнэмэг юм уу? What? Ямар гашуу юм бэ? Би бол энийг багтаа голод идэхгүй байсан юм байна. Би шууд амруу их юмд маа гэд нүлмэл гаргахаар юм байна. Энэ бол жоохон онцгүй байна. 10-аас за 3 буюу 30-тай өглөө. За түүний дараагаар бүр нэлэх хүүхдүүдэд зориулсан бүр юм шагшуурга гарчихгүй. Шагшуурга. Бид нар юу л идэж уужийн тэр бүхнийг яг нэлэх хүүхдэд зориулсан хувилбарууд нь байд юм байна. Тэнгэр минь. За үнэр та нар гэж бодоод доторх нь бол ийм л юм байна. Одоо манай жоохон хүүхдүүд чинь ч одоо ингэж базаж идэж штэ. За амсч үзье. Жоохон хүүхдүүд иддэг юмнууд бүгдээрээ аманд ороод амар хурдан хайлт юм байна. Яваасаа тэхэл эрэхтэй гахаад өгчөж болохгүй штэ. Энэ бол ямар ч амтгүй үүрмэг вэ нүү. Үнэхээр амт алга. Яг жоохон хүүхдээ юм амтгүй юмар хооллоо гэдэг юм бол. Энэндээ жоохон хүүхдүүд ингээд тоож иддэм бах та. 10-аас за 3 буюу 30-тай идэх. За дараачих нь болохоор нэлэх хүүхдэд зориулсан алюминий амттай шингэн нөхөх яоджуулсан ундаа гэж аахгүй юу. Хүүхдэд зориулсан бүр юм сорултаа ундаа хүртэл байд юм. Энийг 6 сартаагаас эхлээд ууж болдог гэж аахгүй юу. За ингээд харах юм бол энэчний ингээд нэг юм нэлэх хүүхдийн зурагтай ардталтай юм сорултаа. Одоо тэгээ 6 сартаагаас эхлээд ийм сорултаа ундаас хорч чаддаг болчих юм бах та. Энэ алюминий ундаа гэж үү? Үнэхээр алюминий ундаа мөн үү? Алюминий амттай шингэн нөх
Яаж уусан ундаа гэж аахгүй. Энэ үнэхээр алимны амт алга. Жохон хүмүүс ингээд хилд орцсон бол эн чинь алим амтдахгүй шүү дээ ээжээ. Энийг жоо чадахгүй маань. Боли гэл бүр ингээд буцааж өгөхөр юм байна. Амар ч гэдэг витаминлэг амттай байна ингээд витамин бол амтгатаад байгаа нь мэдрэгдэж байна. Өөр бүр тэгээ Японд юм биш. Бигний хүчил калиен хлорид, молорид гинүү хүүшин чи юм бахан химийн нэгдлээ авчи хийчдэг үлээ. Одоо хордоод хүчгүй байгаа. Би ч 10 жилдээ хиймдээ айгу 0 байсан л да. Тийм болохоор би яг юм бахан натрийн хлорид, калий, мали одоо юу ийм юмнууд одоо оруулаа ийцэн би бол жоохон гайхаж. 10-аас за 3 буюу 30 та бөглөө. Жохон хөлтөд зориулсан зав бислэгтэй үр тарианы рол гэж байгаа байхгүй юу? 15 сартаагаас дээш гэдэг чи одоо юу юм бэ? Нэг нас нэг 3 ой мойтой байхтай идэж болд юм байна. За одоо нэг үнэр мөнөртэй нэг айтайх юм гарч ирж байна. За доторх нь юм байна. За бүтээгдэхүүн маань бол ингэж харагдаж байна. За бүгдээрээ амсч үзцгээе. Болж штэ. Маш гоё. Вау! Бүр дөрүүд ингээ бахан амтгүй мэдээд энийг идсэн чинь бүр амар гоё юм. Гэхдээ ийм зэн хүүхдээ өөх хэрэгтэй штэ амтгүй юм өгчээснөөс. Үгүй бүр яалт ч үнэхээр гоё байла. 10-аас 8 буюу 80. Биш ээ. 10-аас за 10 буюу 100 та өглөө. За дараачих нь болохоор ийм. Энэ юу вэ гэхээр би ч бас сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ энд ингээ тайлбар нээсэн. 6-аас 12 сартай хүүхдэд зориулсан унтаг сүүн тижэл гэж байгаа байхгүй юу? Тэд нэр мөөмнөөсөө сүүид нь бас давхар ийм сүүн тижэл идэх юм уу? За ямар ч хэсэг ингээ задлж чинь. Хөөх. За доторх нь бол ийм цагаан гурил шиг л юм байна. Халбаг малбаг байхгүй мүү? Саяны энэ зүйлээ мэдээж нөгөө том хүмүүсийн уудаг аяганд хийгээд нэл хүүхдэд уулгаад байвал болохгүй. Болохгүй. Тийм болохоор би нэл хүүхдийн ийм уудаг ийм угж авсан байгаа. Тэс ийм буцалсан ус энэ дотроо ингээд энэ зураасынхын дагуу хийх юм байна. Зориултын халбхан дотроо явж шít. Ямар тэнийг юм бэ? Энэ одоо ил мэл хийчихгүй нараа. Байхгүй болов гэж ад үзэдсэн чинь байсан юм байна. За тэнгуүтээ нэг юм болж байна. Одоо энийг хийгээ сайтас сэгсрээл тэгэл уучхад болох юм шиг үлээ. Хайгуул цагаан өнгийн сүр шиг болж байна. Эцсийн байдлаар нэг юм боллоо. Тэгээ бүгдээр амсч үзцгээе. Түрүүний ус мөөмний сүтээ жоохон төстэй амттай ч юм уу? Йой. Хий залгиж гин. За бүтэхгүй. Энийг зүгээр таглаагүй ууж үзье. Ер нь гоё амттай байна. Дажгүй мэн үү? 10-аас 11 100 та бол өгөл өгчмөд юм байна. Гэтэ юм жоохон хүүхдийн идэж уудаг юмыг идэж уухаар нэг давуу тал нь ингээд амны цангаа ерөөсөө тийм хурдан хөдөлтгөө бүр ингээд амны цангаа бүр ингээд төгс төгөлдөр бүр 100% тайлд юм байна заяа. Хөөе жоохон хүүхдийг хэрэглэе гэж айгуу тулцсан байх юм аа. Би ийм хоёр жимс авч байгаа байхгүй юу? Одоо ийм сооск байгаа байхгүй юу? Сооск гэх юм уу, угч гэх юм уу? Энэндээ жимсээ ингээд хийгээд хазангуут ингээд бараг шууд жимсний шүүс болоо миксертэй гаргаад өгчт юм шиг амруун. Би бүр шок. Ийм гарцсан юм уу гэж би ч бүр гайхаад. Бас ийм тоглоомтой ингээд дуурдаг. За эхлээд бүгдээрээ дотор нь банан хийж байгаад идэж үзье. За ямар ч байсан ийшин шууд ингээд банана хийчих юм шиг байна. За банан маань бол багтахгүй байна. Ингээд чихээд энэ ингээд дарчингууд өөрөө угаасаа ингээд яваа орчт юм байна энэ араа. Бүгдээрээ энийг ингээд хазаад идэж үзье. Хөөе нэрэл барыг смути хийчлээдэх үү ингээд. Энэ нэрэл дотроос нь барыг смути гараад байна. За одоо бүгдээрээ дотор нь гүзээцгэн хийж байгаад идэж үзье. Хөгжсөний хамтдаа гүзээлцгээ авсан юм шиг байна. Ям муухай юм бэ? Бол дараагийн бүтээгдэхүүн болохоор нялх хүүхдийг бид бүхэн кашгүйгээр төсөөлөх боломжгүй. Тийм болохоор би ингээд каш худалдаж авсан. Тэгээд энэ кашиг болохоор усанд найруулаад хүчдэг юм шиг байлээ. За ямар ч байсан өн хүүтэн ус хийх ёстой юм байна. Гэтэ хүүтэн усаа бүгднийг нуугаад дуусгачих тий. Хав хал ус хийж ин заяа. Хав хал устай одоо ямар каш уултаа нэш дээрээс мүсийг ялч. Яаны намайг ээжүүд үзээд уурлах үед энэ ч одоо чи юу хийгээд байгаа юм бэ гэл яах вэ? Тэгээд халуусан дээр мүс хийчлээ. Хүүхдэд бол би ингэж өгөхгүй байсан. Зүгээр өөртөө өгөх гэж байгаа болохоор ингэ ичлээ. Тэгээд та нар минь ойлгоорой. За айгүй гоё ийм өнгөтэй болж байна. Одоо бүгдээр нэл хүүхдээ уудаг кашиг ууж үзье. Энэ каш юм уу? Ямар амтгүй юм бэ? Бичэн боталсан юм шиг амтагтаад энийг бичэн ботлаад нэг устдаа миксэрчсэн юм шиг. Ядчихад айгүй гарч ядсан юм аа. Ингэж аа л ухаас. Кашны хувьд бол каш л байна л да. Гэхдээ яг нэг тийм гой нөгөө цэцэрлэг сургуульд өгдөг тийм каш амир төсөөлөөд яаж байгаа нэрстэй болохоор бүр амар гоё амттай байх гэсэн чи үгүй байлаа. Зүгээр яг нэг юм бичэн шиг амттай нэг боталсан бичэн шиг
Ямарс хамгийн эцсийн кашт одоо бичлэг маань дуусч байгаа юм чи ингээд 10-аас 10 буюу 100 та юу гэдэг. За ямар ч хэсэг энэ удаагийн бичлэгэн дээр би та бүхэндээ нялх хүүхдүүдийн иддэг амттан уух зүйлс тэгээд ийм ойр зургийн зүйлийн та бүхэндээ сонирхууллаа. Тэгээ би өөрөө нялх хүүхдэд маш их хайртай. Ер нь жоох хүүхэд гингүүл ингээд Google нэг ингээд орилоо ямар хөөрхий игдүүтэй ингээд тэгдэг төрлийн хүн байдаг шүү дээ. Би бол яг тэр төрлийн хүн хүүхдэд бүр маш их хайртай, маш их хайртай. Ийм бичлэг нэрээ хийж үзье те. Энэ жоох хүүхдүүд ер нь юу идчих том болдгийг, юу иддэм гэдгийг яг гой сонирхож үзээд хийж үзье гэж бодсон юм аа. Та бүхэнд маань бичлэг маань таалагдсан гэж найдаж байна. Мэдээж алдаа дутагдал гарсан бол та бүхэн минь бас зөвөөр ойлгоорой. Би ч бас яг ингээд жоохон хүүхдтэй өдөр тутамдаа харьцдаггүй зарим нэг зүйлийн буруу ийдсэн ч юм уу буруу дүгнсэн бол тэгээд мэддэг хүмүүс нь зүгээр гоё эргээр гоё комент бичээд үлдээгээрэй. Тэгээд бичлэгийн маань энэ үртэл үзсэн үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Бичлэг маань энэ хүрээд өндөрлж байна. Концерт дуслаа. Конец билмаа. Баярлалаа баяртай.